өдрийн мэнд манай сургуулийн төвийн суралцагчдад зориулж математик ба физикийн хичээлээр цуврал хичээлүүд явуулж байгаа билээ. Энэ удаагийн хичээлээр уламжлалын хэрэглээ гэсэн хичээлүүд нь бодлогын маань агуулга бол 4-5 дугаар ангийн жоохон агсан төвшний талбай болох томьёо, эзэлхүү болох томьёо, дунд ангийн бас агуулган байгаа. Ганцхан бод харга зүй маань уламжлал хэрэглэхтэй л байгаа шүү. Ингээд цаасны эзэлхүүн болох, цаасаа хайрцагны эзэлхүү болох юм бодлого бодъё. А талтай квадрат хэлбэрийн хатуу цаасны булан бүрээс квадрат хэлбэртэй хэсгийг хайрчилж гарсан сэртэнгүүдийг нуглан хайрцаг хийжээ. Энэ хэсгийг бид сайн ойлгох ёстой. Хамгийн их эзэлхүүнтэй хайрцаг хийхин тулд булан бүрээс ямар талтай квадрат багтлах вэ гэсэн ийм бодлого байна. Бидний зураг энэ анх өгөгдсөн мөрийн ягаан өнгөтэй цаас байгаа. Тэгээ энэ булангаас ногоон өнгөтэйнүүдийг хайрчилж яваад ийм хэлбэрт тийм хайрцаг хийх гэдэг юм байна. Булангуудыг наагаад. Энийг бид уламжлал хэрэглэж бодно. Тэрс энэ бол хэрэглэж бодохтой онцлог байгаа. Тэрс 9-р ангийн агуулга. Тэгээд бага ангийн, дунд ангийн бодлогод шүү дээ агуулга. Нэгэнт энд квадратын талынхаа энэ А уртаас X хэмжээтэй цаасыг 2 дахин энэ авах. Тийм учраас энэ үүсэх нь дараагийн 2 дахь тохиолдолд үүсэх энэ талын урт нь А-гаас асах нь 2x болоод байна. Энийг L1-ээр тэмдэглэв. Өрг нь мөн ялгаа авахгүй нь А уртад. Эндээс X-ийг хасаад, эндээс X-ийг хасаад тэгэхээр мөн А-гаас асах нь 2x урттай болно. Энэ урт нь энэ өрг нь, энэ өрг нь энэ урт нь чиж болно. Энэ квадрат учраас тийм ээ. Тэгвэл эзэлхүүн олох яах юм бэ гэхээр эзэлхүүн бол уртыг өргнөөр дахиад өндрөөр 3 хэмжигдэхүүний үржүр байдаг. Тэгэхээр x-ийн куб зэрэгтэй байх ёстой. Одоо энийгээ ингээд хаалт задлаад хийчихье. Хаалтыг задлах юм бол бидэнд а квадрат x хасах нь 4ax квадрат нэмэх нь 4x куб гэсэн хэлбэртэй ийм тэгштгэл гарч ирлээ. Тэгээд эндээс бид цаасыг хайрцаг хийх гэж байгаа учраас энэ тал эндээс авах гэж байгаа талын урт маань энэ анх байсан А урттай квадратын талын хагастай тэнцүү байж болохгүй. Тийм учраас энэ огтлж авах гэж байгаа x-ийн хэмжээ маань ямар ч байсан квадратын талын уртаас бага байх ёстой. Эндээс ингээд огтлоо тастаад авцсан юм чинь x маань мэдээж тэгээс эрс их байх ёстой. Энэ мужид бид бол хайт 90 хайт хийх нэ. Эзэлхүүний эндээс бол бүгдээр уламжлал авна. Уламжлалын хэрэглээ гэсэн учраас энэ уламжлал чи ер нь альва тэр өөрчлөлтийг тооцоолох арга байгаа. Физиктэр бол замаас хурд болно, хурдаас хурдтгал болох гэсэн эдгээр маань уламжлал юм байна. Тэгвэл бидэнд одоо энэ юу болсон бэ гэхээр бидэнд одоо юу болсон гэхээр эзэлхүүн ингээд олдог энэ томьёоч өөрөө функц юм. Энэ эзэлхүүн гэсэн хэмжигдэхүүн чинь x гэсэн энэ хэмжигдэхүүнээс хувьсгчаас хамаарсан ийм функц гарч ирсэн. Энэ функцийн уламжлалыг олъё. Тэгэхээр a квадрат x гэдэг чинь x-ийн 1 зэрэг байгаа гэсэн. X-ийн 1 зэрэгээс уламжлал авах юм чи a квадратыг 1-ээр үржүүлээд x-ийн 1 зэрэгээс 1 зэргийн хасгаар 1a квадратыг үржих нь x-ийн 0 зэрэг. Ямар ч тооны 0 зэрэг маань нэгтэй тэнцвэр. Ийм учраас a квадрат x гэсэн хэсгийн уламжлал бол a. Сөрөг 4ax квадрат гэж байна. Тэгэхээр энэ x хувьсгчийн зэрэгээр коэффициентийг үржүүлэхээр сөрөг 8 гар. Тэгээд x-ийн 2 зэрэгээс x-ийн 1 зэргийг хасаад 8ax-ийн 1 зэрэг. 4-ийг зэрэг 3-оор үржүүлээ. 3-4-ийн 12 эерэг. X-ийн 3 зэрэгээс 1-ийг хасахлаар x-ийн 2 зэрэг.
За тэгвэл энэ эзэл хүүний X-с хамаарсан уламжлал нь А квадратаас хасах нь 8A-ийг нэмэх нь 12X квадрат гарна. За бид X-ийн утгыг олох гэж байгаа учраас энэ уламжлалыгаа тэгтээ тэнцвэлж X-ийг бодно. Ингээд энийг одоо функц маань одоо юу болж ирэх вэ гэхээр тэгштгэл боллоо гэсэн. За тэгтээ тэнцвэлжлээ. За энийгээ дараа нь бүгдээрээ зэрэг бууруулах чанараар ингээд бичиж. Өөрөөр хэлбэл X-ийн хамгийн ах дахь зэрэг нь X-ийн 2 зэрэг, X-ийн 1 зэрэг, X-ийн 0 зэрэг. Ингээд квадрат тэгштгэл бүгдээрээ бодохоор болж байна. X-с хамаарсан. Тийм учраас ихтэй дискриминант тооцож. За дискриминант болохдоо бид нар яадаг вэ гэхээр B квадратаас хасах нь 4AC-гээр боддог. Тэгвэл 8A-гийн квадрат 64A-гийн квадрат болно. Яа хасах нь 4AC гэсэн чинь 4-оор 12-ыг үржих нь A квадрат. Тэгэхээр 48A квадрат хасах нь энэ хоёрын тэмдэх хоёулаа эерэг байгаа учраас хасах нь юм болоо. За энэ дискриминант 16A квадрат гарлаа. За эндээс квадрат язгаар бодчих юм бол дискриминант маань эерэг сөрөг 4A-тай тэнцвэлсэн. Одоо бүгдээрээ X-ийн 1-гээр 1 гэсэн утгыг олъё. Тэгэхээр сөрөг B дээр нэмэх нь дискриминантын утга байдаг учраас сөрөг B гэсэн чи сөрөг 8A маань эерэг 8A нэмэх нь 4A. За хуваах нь 2A байдаг. A коэффициент маань 12-тэй тэнцв. Ингээд 24-ний 12A болоод 24 ба 12-ийн хамгийн их ерөнхий хуваагч нь 12. Тийм учраас X-ийг нь 2-1A боллоо. За энэ 2-1A чинь юутай юм бэ гэхээр бидний нөө X-ийн интервалаар харахаар чинь энэ бол A-ны 2-тэй тэнцүү болсон. Тэгэхээр X1 гэсэн шийд маань энэ хариул бидний шийд болохгүй. Яагаад вэ гэхээр бид нар энэ X-ийг энийхээ тав хэмжээтэйгээр ухаж авах болоод тав хэмжээтэй ухаад авчихлаар бидэнд ийм хайрцаг үүсэх. За тэгэхээр энэ бол шийд биш болж таарлаа. За X2. За энд алдаа гарсан байна шүү. Тэрийг энд. За энэ одоо тэгэхээр X2-ыг оллоо. Тэгэхээр 8A-гаас одоо хасах нь 4A. За тэгээ хуваар дээр энийг ойлгоцсон. Тэгэхээр 24-ний 4A буюу 4 ба 24 хоёрын хамгийн их ерөнхий хуваагч нь 4 ба. Тийм учраас 6-ны 1A гарна. 6-ны 1A маань за энэ бичгсэн чинь гарч өгнө. 6-ны 1A маань нөгөө энэ 2-ны 1A-гаас бага. Тийм учраас энэ бол бидний шийд бол. Энэ бол шийд биш болсон тийм ээ. За одоо ингээд энэ эзэл хүүн нь X-с хамаарсан энэ функцийнхаа өсөх буурах завсрыг олъё. За өсөх буурах завсар нь тэгээс их X гэсэн. Тэгэхээр бидний шийд маань энэ 6-ны 1A болсон. Тэгэхээр эхний завсар бол тэг ба 6-ны 1A. За A маань эрс их учраас эрс бага учраас энэ шийдэнд орохгүй. Тийм учраас энэ хаалт бол хоёр тийш гадагшаа харна тийм ээ. За дараа нь с жигтэй цаг 6-ны 1A дээрээ үзэн дараа нь за бас сая харсан чинь энийг багш нь буруу ичсэн багш нь. Энэ завсар маань юу гэж явах юм гэхээр 6-ны 1A сая засахтаа юу чи хуулаад эхнийхээ хуулцад тэр чигээр явчих чинь. 2-ны 1A за хаалт нь бол энэ гадагшаага харсан байна шүү дээ. За ингээд ийм 3 мужид үзье. За энэ 3 мужид үзэхлээр 0-с 6-ны 1A бол энэ функц бол.
эерэг гарах юм байна. Өөрөөр хэлбэл энд нь ингэж орлуулад үзээд байна шүү дээ. За энд эерэг гарч байгаа учраас пункцэнд өсөх юм байна. Дараагийнх нь 6-1А дээр үзэхлээр энэ бол 0 гарах юм байна. Яг л энэ ч өөрөө энэ квадрат тэгштгэлийн маань шийд шүү дээ энэ. Тийм учраас энэ дээр тэг гарах юм байна. За тэг гарах юм бол энэ дээр бидэнд эзэлхүүний хамгийн их утга байх хэрэгтэй юм байна. За энэ муужид бол 6-1А-гаас 2-1А-гийн муужид бол энэ сөрөг гарах юм байна. Тэгэхээр пункцэнд буурах юм байна. За тэгвэл одоо бид x маань 6-1А гэсэн шийд болсон учраас энд бас энэ байхгүй юм шүү дээ. Одоо энэ нөө үндсэн пункттэй орлуулчих шүү. За эдгээрээ багш нь хуулчаад нөгөө засаагүй яваад байгаа юм байна шүү. Уучлаарай. За энд юу байхгүй зөвхөн одоо бид нөгөө энд орлуулж байгаа. Ингээд задруулчих. Бичвэлүүдийн алдаа гарч ирдэг. Энэндээ одоо энэ орлуулж байгаа гэсэн үг шүү. За ингээд орлуулад бодохлоор энд бол 6-1А куб, энд 3-2 А куб, энд А байгаа юм чинь. Энд 6 36 урж үлээд хэдийн 108 ийм болно. За эдгээрийг ингээд эмхтгэхэд бодоод байхлаар бидний хариу 27-2А куб. За хамгийн ихтэй ийм эзэлхүүнтэй хайрцаг хийх юм болж хийж болох юм байна. За ийм эзэлхүүнтэй хайрцаг хийхийн тулд бидний энэ авах гэдэг энэ квадрат бол бүх уртын 6-ны 1 хэмжээтэйгээр хасч авах юм байна гэсэн ийм дүгнэлтэн төрлөө.